Ханад томооны дэгдэлт бага насныхны дунд ихсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн сайд эмнэлгүүдэд хүлээлт чирэгдлийг багасгах, дотоод нөөц бололцоогоо ашиглан хүүхдүүдийг коридорт шалан дээр авахгүй байх зөвлөмжийг хүргэсэн. Үүнтэй холбоотойгоор салбарын яамны зүгээс зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавьж шаардлагатай тусалцаа үзүүлэхээр дүүргийн эмнэлгүүдэд гинтийн шалгалт хийж ажилласан. Энэ хүрээнд өчигдөр эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн хилцээний дарга буян жаргалаар ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн дасагт ажилласан юм а. Энэ тэр бол хангалттай хөрөлцөөтэй. Тэгээд ерөнхийдөө манайх нөгөө том хүүхдээ авахад том хүнийхээ дасгыг цаанаас нь хүүхд суллаад хүүхд авсан байгаа. Тэгээд том усууд байх өгвөл бид нар сая амбалтаараа 2-3-өрөө суллаад том хүн авсан байгаа. Амбалтаарын кабинетүүдээ суллаад тэгээд том хүнээ авчаад зохицуулаад ингэж явж байгаа. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 220 ортоогоос 210 хүүхэд хэвтсэн. Насан туршидтын дасгын орыг хүүхдийн дасаг руу шилжүүлжээ. Ингэж шилжүүлсэнтэй холбоотойгоор тус эмнэлэг насан туршидтай заримыг нь коридорт авчээ. Коридорт хүүхд байхгүй. Харин насан туршидтай бол харин одоо аргагүй энэ вестибюл гэдэг энэ том одоо манайх ингээд яатсан биш явагшааг томсгоцсон биш. Энэ вестибюлдээ том усуудаа авч байгаа. Тэгтээ гайгүй хөнгө усуудаа. Энэ дуулахад шинэ жилийн өдрүүдэд буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн 2018 оны 1-р сарын 2-ны хүртэл бүх нийтийн амралт таарч байгаамаа. Амралтын олон өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн эмнэлгүүдийг дараах хуваарийн дагуу ажиллуулахар болсон юм а. Эдгээр өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор шүд, хүүхдийн кабинетууд болон шүд эрүүл нөрмний төв өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-аас 16 цагийн хооронд ажиллана. Мөн хүүхдийн кабинетууд бүтэн ажиллахаас гадна утсаар мэдээлэл өгөх юм а.